сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр гоморл миний бие та бүхнийг ном төсөв буюу га ха толгой төсгүүдтэй танилцуулъя. Г-х үсгүүд нь эр эм үгэнд ордог хоёр хувилбартай байдаг. Ингээд эр үгэнд ордог г-гийн бүлэгчийг хэрхэн бичдгийг хамтдаа харцгаая. Үгийн эхэнд ордог г үсгийг зартиг хэмээх хагас дугуй зурлагыг зураад түүний араас ном шүд бичиж өмнө нь давхар тусал тавина. Үгийн дунд орох г-г 2 шүд, үгийн адагт орох г-г шүд одой сүл буюу агшлах хэмээх зурлагаар бичнэ. Г-гийн бүлэгчүнд адагт ардаан ихшиггүй дэвсгэрлэж орохдоо тусал авдаггүй, харин ардаа ихшигтэй бичигдэх тохиолдолд өмнөө давхар тусал зурлагыг заавал авнаа. Үгийн эхэнд орох га, дунд орох га, адагт орох га. Адагт орох г-гийн бүлэгч зөвхөн орхиц а гişгээр хамилна. Монгол бичигт х, т, ц, зж иш үсэг ямагт гişгээр амилна. Эр үгийн х-гийн бүлэгч г-гийн бүлэгчтэй адил зурлагаар бичигдэх бөгөөд зөвхөн давхар тусалгүй бичигддэгээрээ өөр юм аа. Үгийн эхэнд орох ха, дунд орох ха, адагт орох ха. Үгийн эхэнд орох гоо, дунд орох гоо, адагт орох гоо. Үгийн эхэнд орох хоо, дунд орох хоо, адагт орох хоо. Га, ха, гоо, хоо юудыг сайтар ажиглаарай. Үгийн эхэнд орох г-гийн бүлэгчийг бичихтэй нуман толгоогоор бичнэ. Үгийн дунд богино шилб нум, адагт шилб орхиц зурлагыг нийлүүлж бичнэ. Орхицыг өмнөх зурлагад нийлүүлж бичсэнийг цацлах хэмээн нэрлэдэг. Эм үгэнд орох х, г-гийн бүлэгчийн хэлбэр яг адилхан байдаг. Үгийн эхэнд орох г, х, дунд орох г, х, адагт орох г, х. Адагт орох г, х үеийг бичихтэй орхиц э гişгийг нуманд залгаж бичнэ. Үгийн эхэнд орох г, х, дунд орох г, х, адагт орох г, х. Үгийн эхэнд орох гөө, хөө, хүү. Дунд орох гөө, хөө, хүү. Адагт орох гөө, хөө, хүү. Гөө, хөө, хүүийг бичихтэй гидсийг номын хүрээний дотор оруулж бичиж байгаа сайтар ажиглаарай. Ингээд сурснаа хамтдаа баттгая. Үгсийг уншаарай. Хооны хэрэмү гахай мөгү гөлүү гэ. Орхигдсон үеийг нөхөж холбоо үг бүтээн монгол бичгээр бичээрэй. Хийснээ хамтдаа шалгая. Ингээд өнөөдрийн хичээл маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин баяртай уулзцаая.